Сайн мэцхан өрхөн мөндөд сонсогчдоо LGBT төвийн сайн дурын залуучуудаа санаачлан хэрэгжүүлж байгаа Mongolian Queer podcast-ийн 6 дахь дугаар та бүхэнд хүргэж бэлэн болсон байна. Энэ удаагийн зочноор бид та бүхэнд лесбиан байх тухай болон хэрхэн гэрээхэндээ come out хийсэн талаар ярилцахаар нэгэн зочныг өрсөн байгаа. За, манай сонсогчдод өөрийгөө танилцуулбал. Сайн мэцхан уу, намайг Ануудэр гэдэг. Одоо 22-тай хүн байна. Ануудэр маань найз охинтой юу? Найз охинтой. Миний ажид суулж байна. За, чи ерөн хизэнээс өөрийгөө ээл гэж ер нь бол мэдэрсэн бэ? Хизэнээс охинд татагдж эхэлсэн бэ? Аль нэг 8 билүү 9 ангид тахт манай ангид нэг инхчин гээд охин орж ирснээс болоод гэ. Тэгээд амар тэр охиндоо бараг 5 6 жил дурлаж явж байгаад тэгэл мэдэрсэн дээ. Тэгэл дараагийн дурлалууд гарч ирээл. Ерөн өөрийгөө тэгж бодож ирсэн үү? Стрейт хүмүүсээс ээл хүмүүс илүү сонирхолтой ч юм уу, илүү уйдгартай ч юм уу те? Альсгол бүр өөр юм байна даа гэж мэдэрч ирсэн үү? Нөгөө саяхан нөгөө Кенаныгийн үгүй саяхан биш хизээ хэлээ нэг тийм пост өчсөн байсан шүү дээ. Чиний давуу тал юу вэ гэсэн чинь LGBT гээд. Ер нь LGBT ийм анги амьдрал чинь амар сонирхолтой шүү дээ. Бүр хүн болгоны ингээд мэдхгүй амар гой ертөнцүүд байдаг. Дотроо ингээд хид салаалцсан лесбиан, гей, тэгэл бисексуал, трансгендер энтер гэл бүгд ингээд өөр ертөнцтэй тэднийг ингээд улам мэдээл юм байна гэл. Ер нь айгуу гой сонирхолтой байдаг. Тэгээ бас тэрнийг цааш нь ингээд түгэж байгаадаа бас баяртай байдаг. Яаж түгэж байна? Тэгэл нөгөө стрейт хүмүүс ч асуув штэ. Та нар яг яах вэ? Хаана орох вэ? Хаана жишээлбэл уулзах уу? Тим эрхийг хамгаалах төм өв гэж байд юм уу гэдэл бас ямар ч мэдлэггүй. Мэдээлэл автгууд нэг тиймэрхүү хүмүүс байдаг штэ. Тэд нар тэгэл хэлж байгаа юм чинь. Тэгээ тэр хүмүүст ярихаар юу ойлгож байна уу? Ойлгож штэ. Гэл. Мэдгүй би эмгтэй болохоор бас зүгээр хүлээж авдаг ч магадгүй. Ер нь багада хэр их нэг үдсэн ядалч гэдэг юм уу, ялгуурлуулж яаж гэдэг юм уу, бусад хүмүүс ер нь тэгж шоолуулдаг ч юм уу, тийм тохиол гарч ирсэн үү? Гарч ирсэн. Найзуудаа л ерөөсөө зүгээр хүлээж авч ирсэн. Анхнаасаа ер нь баг ингээд намайг мэддэг гэд. Тэгээд хамгийн амар нь ер нь гэрийнхэн л байсан да. Тэгээд ажлын талбар дээр бас жоохон хэцүү байдаг заримдаа. Тэгэл гэрийнхэн нь яаж хүлээж авч байна? Гэрийнхэн бол амар ууралж исэн. Намайг мэдчихээд тэгээд би гэрээсээ баг ингээ хөөгдөөд теста манай үдэнд ийм байхгүй гэд амар зодуулаад. 22 дэх ч одоо хэдэн жилийн өмнөөс гэсэн үг вэ? Юу гэрээхэндээ хэлсэн үү? Гэрээхэндээ хэлээд би одоо жил болох ч штэ. Тийм үү? Тийм. Амар нууж явж байгаад тэгэл ер нь амар гинт тухай ороод байгаа. Одоо гэрийнхэн нь яаж байна? Хэцүү байна уу эсвэл гайгүй юу? Одоо гэрийнхэн зүгээр хүлээж авдаг. Найз охинтой болсон бол ирээд танилцуулаарай нэтэрэг гэдэг амар гоёор хүлээж авдаг. Одоо гэрийнхэн мэдсэн жилийн өмнө гэрийнхэнд хэлсэн гэж шүү дээ. Энд яг нөгөө нэг өөрийгөө хэлэх болсон шалтгаан гэдэг юм уу? Яагаад нэлийн хойно хэлсэн? Аль эсвэл нодлон хэлэх болсон шалтгаан гэдэг юм уу? Энэ дээр болохоор чин ерөөсөө нэг охинтой үерхдэг байсан. Тэгэл амар тэр бас ингээд нэг амар өөр мөрөг нууж хаагаад идэггүй тэгэл би ч бас өөрөө хүсээгүй амар хүний хүслээр ингээд байхыг хүсээгүй л дээ. Тэгээ өөрөөхөөрөө тэгээд яг би лесбиан гэдэг ингээд тунхагламар санагдаад тэгээд хамгийн анх гэрийнхнийх хинт хэлж ирсэн бэ? Яг яаж хүлээж ав? Ээж хэлчихсэн. Хамгийн анх гэрийнхнээс бүр ерөөсөө дүү ах их чинь нарт ганц ч удаа хэлж байгаагүй мөртлөө ээжд шууд хэлчихсэн. Тэгэл юу хуцаад байгаа юм бэ гэл амар ер нь ууртаагаар хүлээж авсан. Одоо гэрийнхэн нь мэддэг гэж ерөн гэрийнхнээс нь гадуур хүмүүс бас мэддэг. Гэрийнхнээс нь гадуур хүмүүс бас яаж хүлээж авч байна? Магадгүй найзууд дунд ч юм уу те. Сайн уу ажлын байран дээр хэцүү байдаг л шүү дээ. Энэ талаар. Ажлын байран дээр хэцүү байдаг юм гэх юм бол амар нэг тийм ядаргаатай ч гэх юм уу тэнэг ч гэх юм уу нэг тиймэрхүү асуултууд амар их асуугаад идэг байхгүй надаас яг
та нар тэгээ яг яаж хийх үү ч юм уу тийм гэдэг нэг наазахын нэг тэнийг асуултууд амар асуугаад идэг. За За Анукагийн маань хувьд хамгийн анхны бүр амар галзуу дурлал тий хэдэн настай дээ? Түрүү нөгөө хэлсэн шүү дээ манай ангид нэг хичингээд охин шилжиж Анхны яруу? Тий, тэр миний анхны яриасан. Үнэхээр галзуу дурлсан аа. Бүр 5 жил араас нь хөдөлгдсөн юм чинь. Сургуулаа төгсөөд их сургуульд орон ортлоо. Тэгэл их сургуулийнхаа 2 дугаар курстэй байж байгаа л яг төрсөн өдрөөр нь инхчингийн төрсөн өдрөө юм оройн согт бачиж уйлал. Тэгэл би чам таартай гэл. Тэгэл хэлжийлээ. Хоёр хосыг өчрүүлсэн архин дуурлаа. Гээ холдуулсан гэж. Холдуулсан уу? За. Яг нөө инх чи намайг бодвол намайг бодоод миний сэтгэлийг бодоод шууд надаас ингээ харьцаагаа тасалсан. Ер нь ээл охтуудын хайр дурлал хэр удаан үргэлжилтэй? 5 жил юм шиг. Мэдгүй би хамгийн удаан дурлалчсан тэр 5 жил. Л бай. Одоо нас залуу болохоор л гэж байгаа л та тий. Тийм ээ. Ээл охтуудын хайр дурлал, гээюудын хайр дурлал ер нь стрит хүмүүсийнхтэй адилхан байдаг. Тийм болохоор хугацаа ч гэсэндээ нэг шаарддаг байх тий. Ер нь бол тэгэл болох ёстой бол тэр 10 20 жил болсон ч болох л байлгүй дээ. Тэгэл болохгүй бол тэгээд нэг үерхэд 2 хоногч хүртэл салцсан хүмүүс байх шүү дээ. Хүмүүсийн яриа юм байна л да. Ялангуяа ээл охтууд, гээюуд ч гэдэг юм уу те. Айгүйх явдалтай амар их салж нийлдэг ч гэдэг юм уу те. Тийм байгаад байдаг. Энэ талаар ярил. Үгүй. Тэр чинь хүн хүний ингээ хувийн сонирхол штэ. Стрейт хүмүүс ч гэсэн амар ингээл 3 4 давхар ингээл үргэлжлэл явдаг хүмүүс байдаг штэ. Нэг муухай. Тэгэл үерхчээс нэг ингээл стрейт залуу тий үерхэл байж байгаа мөртлөө оройн баар орсноо баарнаас ингээл охин чигтэх гээл тэгээд идэг юмнууд хүртэл зөндөөдөг штэ. Яг нөгөө шалэг гэдэг юм зүгээр LGBT гэл залгачгууд бүр амар сенсац тариал боддог үгүй штэ. Тэгээ бас ингээл анги хүмүүс дунд чинь миний мэдхийн ингээл удаан гоё үерхэл хатаархмаар бүр стрейт хүмүүсээс ингээд бүр гоё үерхэж байгаа хүмүүс зөндөө л байдаг шүү дээ. Дэлхий дээр 7 тэрбум хүн байхад 7 тэрбум хүн 7 тэрбум л өөр гэдгийг магадгүй ойлгох хэрэгтэй байх тий. За тэр хүмүүс ярианд нь гарч ирсэн ээл охтууд яаж бие биетэйгээ уулздаг, яаж бараг л хоорондоо унтдгийн талаар хүмүүс айгүйх асуудаг гэж байна штэ. Энэ талаар юу асуултанд нь яаж хариулт өгж байна? Тэгэл амар надаас ингээд та нар одоо сони тий яаж хийх үү одоо баг ингээд чиний хуруу тавьдгүү чижих шиг нэг тэнийг асуулт асуудаг за. Тэгэл мэдгүй би энэ дээр нэг амар дэлгэрэнгүй юм тайлбар өгөхийг амар хүсдэггүй шүү дээ. Тэгэл хүн мэдээж ингээд асуунгууд орон үндэслэлийн талаар ингээд асуунгууд дэлгэрэнгүй ярихгүй үстэй би сте нэрээ тийм хичээдэг ингэж хэлдэг яриад авахгүй шүү дээ. Тэгэл за ямар ч байсан аргалж байгаа хийд юм аа. Тэгээд тавьчих. Нэг бид нар хоёр дахь подкастн дээр энэ талаар бас ирсэн байхгүй юу? Энийгээ бас дахиж хүмүүст бас сануулъя те. Би бас сүүлийн үед хэд хэдэн сургуульд заасан. Тэн дээр л ингээл гээюуд энэ талаар хэлж байгаа. Аль нь эрэгтэй аль нь эмэгтэй ингээл асууж ин л та. Тэгэн гот нь хоёр дахь дугаарт орсон зочныхоо ярианаас бас аваад хэрвээ чи тэгжил их гей хүмүүсийг яаж хоорондоо бэлгийн харьцаанд ордог талаар мэдмээр байгаа бол порноз гэдэг санал тавьж байгаа. Порно ч үнэн шүү дээ тий. Тэгэл ер нь бол аль нь эрэгтэй аль нь эмэгтэй ингээл асууж байгаа. Тэрнээс гадна бас нэг стрейт хүмүүсээс ч гэсэндээ хоорондоо тэгж асуудгүй хэрнээ. Жишээлбэл хоёр эрэгтэй эмэгтэй найз магадгүй зүгээр эрэгтэй найзаас чи найз хүнтэйгээ яаж ин гэдэг юм уу. Ер нь тэгж асуухгүй шүү дээ. Үнэхээр бүдүүлэг биш л бол тэгэл одоо тэгэл LGBT хүмүүсээс ер нь л тэгэл танихгүй хүн байсан ч гэсэн хоо чи яаж секстэй Ёо наа чи бүр амар муухай асуулт та. Сони тэ гэж ирээл тэгэл та нар тэг яах вэ? Тэгэл тэхэл бах та тий гэл. Бүр амар ингээд ямар ч тийм бэлгийн харьцаагүй тийм хайр яагаад байж болохгүй гэж тий. Байдаг штеп. Юу яа?
Сайн найзаг нээр. Сэбэс. Эцэг харсан. Их сарын гэмшлиг яваад байсан шүү дээ. Яа. Их сарын фигнут хоёрын. Мэдгүй. Ардын битэнгийн. Нэг гэрэлтэй. Чи badаач. Тэ хатлаад. За чиний хувьд маш их нийгмийн үйл ажиллагаанд оролцдог шүү дээ тийм. Ялангуяа LGBT эрхийг хамгаалах тал дээр нэлээд их үйл ажиллагаануудад оролцдог. Энэ талаар ярил ер нь яагаад LGBT хүмүүсийн эрхийг хамгаалахын төлөө LGBT хүмүүс өөрсдөө тэмцэх ёстой гэж. Яг гэвэл комаут хийгээгүй маш олон тийм нөгөө нуугдмал тэг гэрээхэндээ хилж чадахгүй ингээл найзуудаа ч хүртэл хилдэггүй сургууль дээр мань мэдчихүү дээ энэ төрөгээд ингээ айдаг амар олон хүмүүс идэг штэ. Тийм хүмүүсүүдийн өмнөөс би ингээд гарч ирээд ядаж ингээ 2 хүний өмнөөс ч юм уу тий. Тэгээ бас өөртөө нийлээд юм чи 3 болно штэ. Тэр хүмүүсүүдийн өмнөөс алхаж байгаад амар баяртай байдаг. Ер нь тэгээд намайг хараад ч юм уу эсвэл үнэхээр зүгээр байд юм байна. Комаут хийнгүүт ингээд бүр юу ингээл адлаад ингээд байдгүй юм байна. Ажил төрлөө хийгээ явд юм байна. Гэр бүлийнх нь хүлээн зөвшөөрд юм байна. Маш олон гоё найзуудтай юм байна гэдгийг ер нь ойлгуулахын тулд бас LGBT байлаа гэд юу тэр бол ингээд чиний эрх зөрчигдөх ёстой гэсэн биш үү гэдэг талаар юм. Гэдэг үүднээс ер нь айгу итгэвтэй байхыг хичээдэг. Чиний хувьд гадуур найз охинтойгоо болцдог ерөн хүмүүсийн хандлт хэр байна? Гадуур найз охин нөхцөлцүүдийн хувьд ерөн асуудал хүмүүс ерөн амар харж байна эсвэл гайгүй нь? Зүгээр штэ. Нэг хүмүүсүүдийн нэг гендер нь тийм бидэг да. 2 эмэгтэй хүн ингээл гадуур гүтэлцөөл ч юм уу бибинийхээ хацар дээр өнсөж мөсгөл нэг асуудал биш. 2 эрэгтэй хүн бол зүгээр хөтөлцөөд явах юм бол бүр юу вэ гэж амар тэгээд төлөөрхөн явахт нь тэгж тий. Хоёр ч удаа хилхилдээд яаж яваад байгаа маа ингээл. Тэгдэг болохоор нэг тэр тал дээр асуудал гардгүй штэ. Ерөн хэр болцож байна? Өдрийн цагаар болцож байна, айлсгүй оройн цагаар болцож байна. Болцоонд явж үзээгүй штэ. Нэрээ. За маш сонирхолтой яриа өрнүүлсэн Анукада маш их баярлалаа. Баярлалаа. Намайг намайг өөрсөнд баярлалаа. За бид бүхэн подкаст болгоныхоо төгсгөл энэ анарагийн орчуулсан амьдрал эрхчлөлтэй хайрыг магтуулахын LGBT яруу найргийн амтлагаас та бүхэнд хүргэж байгаа. Энэ удаагийн подкастын манд төгсгөлөөр Emily Dickinson-ы нэгэн шүлгээр та бүхэнд дуусгахыг шийдлээ. Энэ болохоор Америкийн нэгдсэн улсын агуу яруу найрагчдын нэг тооцогдогч амьтдаа 8 хүн шүлгээ хэвлүүлсэн. Dickinson-ы нас барсныхан дараа дүү Лавенигийн гараар ойсон 40 бот 800 гаруй гар бичмэл шүлгийг нь олж хэвлүүлсэн байдаг. Dickinson-ы дүүчид лесбиан байсан хэмээн үздэг нь тэрээр Dickinson-ы гэр бүл сүлд Остин ахтай нь гэрлэж бэр гуйж ирсэн Susan Gilbert-тэй 17-18 настай танилцсанаас хойш маш дотн байсантай холбоотой хэмээн үзсэн байт юм байна. За та бүхэнд шүлгээ уншиж танилцуулъя. Сувдаар бүрсэн хунгаар хизээч дараагүй дарсыг би амтлав. Райны ирэг дээрх торхууд ч юм дарсгүй. Молти Блюгийн дэм буудлуудын мөнх зуны өдрүүдэд ховсдуулсан би агаараар мансуурагч, шүүдрээр мансуурагч билүү. Согтуу зүгийг Fox Clave-ийн хаалгаар тонилгосон ч эрвэхий уруулаа хүрхээ болсон ч илүү амталсаар байх болно би. Бяцхан согтуурагч нар налхыг л харах гээд зочсон сахиусан тэнгэрүүд цасан алгаа унган иргэн. Цонхрууга гигинтнүүд гүйлтэн. За уншиж та бүхэн манай подкастыг үргэлж идэвхтэй сонсдогт маш их баярлалаа. Дараагийн подкастаар та бүхэндээ уулзахдаа баяртай болно. Баяртай.